Hi guys, цаг бүгд YouTube-ийнхаа дараа шимжлэлд автомаар л. Энэ удаагийнхаа бичлэгээр би 2024 он нээлттэй хийжсэн Yellow гэх нэртэй маш хурдан киног тайлбарлаж өгөх бэлдсэн байна. Энэхүү киноноос бид хайр хүний амьдралыг хэрхэн өөрчилж болдгийг, тууштай байх нь бидний хэрхэн амжилтанд хүрэх талаар маш гоё урам зориг өгсөн кино байгаа. Хэрвээ танд яг одоо урам зориг хэрэгтэй байгаа бол энэ кино танд маш их тохирно гэж итгэж байна. За тэгээд бичлэгэндээ орохоос өмнө та лайк дараа, subscribe дараад намайг дэмжиж өгөөрэй. Би энэ бичлэгийг хийхэд бол 2-3 өдөр зарцуулан барин байж маш их бэлдсэн шүү. Тэгээд та тэрийн үнэлгээ дараад өгвөл надад маш их тус нэмэр болж байгаа шүү. Намайг дэмжиж лайк, subscribe дараад бүх хүмүүстээ баярлалаа. За хамтдаа бичлэгэндээ орцгоё. Кино маань нэгэн боксинг тэмцээнд орж буй эмэгтэйгийн дүрсээр эхэлдэг бөгөөд дүр солигдож нэгэн юу ч хийдгүү унтаад л байдаг залхуу нэгэн эмэгтэй рүү шилждэг. За бүгдээрээ цэцгээгээд нэрлэлчээ. Цэцгээ эцэг эхийн эрт амьдардаг бөгөөд юу ч хийдгүү удаан байсан улмаас хүрээлэлгүй болж нийгмээс тусгаарлагдсан илүүдэл жинтэй болсон байдаг. Гэрийнхэн ч тэр ерөөсө босхгүй юу ч хийдгүүгээр нь дуудаад. Түүний амьдралтай хэд хамгийн том хоёр үйлдэл бол нэг тал руугаа харж битээд нөгөө тал руугаа харж битэх. Гэрийнхэн бүр түүнийг ядаж 170 кг жинтэй залуудад танилцуулж гэрлүүлчих юмсан гэж ярьж байдаг. Тэгэд бүр сүлдээ ажил олж өгдөг нэвтрүүлгийг гэрийнхэн дуудаад ерөөсөө цэцгийн сэтгэл хүрэхгүй байсан учраас гараад яваад өгдөг. Хөрхий аав нь хойноос нь "Эрэхтэй надад ч бас хоол аваад ирээрэй" гэж хэлдэг. Хажууд нь гуйлгууж байсан хүнийг аав нь "Чи ингэж байхаар ажил хийгээч" гэсэн чинь нөгөөх нь "Охиндоо л анхаар" гэж хэлдэг. Аав нь хөрхий хитгчүүг болцсонгүй. Цэцгээ нэгэн залуутай үерхтэй бөгөөд түүний найз залуу нь түүний хамгийн сайн найзтай учир ургуулчихсан байдаг. Бүр тэгээж зогсохгүй гэрлэхээр болчихсон байдаг. Цэцгийн хувьд энэ өдөр бүх юм нь оронгороо иргэдэг. За бүр бидний хоримд ирээрэй л гэж байна. Ямар найз хэрэг юм байдаг вэ? Ямар ч амьдралын итгэхгүй болсон тэрээр PC ороод хоол идээд гудмаар алхаад өдөржингөө сая хийс өнгөрөөдөг. Нэг өдөр түүний дүү цэцгээ дээр ирэнгүүтээ одоо байгаа байрыг нь өөрийнх нь нэрээр шилжүүлж өгөөч гэж гуйдаг. Тэгэхгүй бол салсан учраас хүүхэд нь өмчлөх хөрөнгөгүйгээд сургуульд элсээ сурч чадахгүй гэдэг. Манай цэцгээ сайхан сэтгэлтэй юм аа. Би ч гэсэн түүний сургууль сураасаа гэж хүсэж байна гэд зөвшөөрдөг. Тэгэд болоогүй дүүгээ нөхрөө хуурсан юм чинь салах нь аргагүй. Тэглэж хүүхэд нь ч гэсэн тэр залуугийнх биш штэ гэд үг гişэдэстэй. Дүүн ч өөрийгөө өмөрөөд бэлгтэй явахгүй бол эцэст би чамайг л асамжийн газар тэргэж тойрно. Хэдэн хүртэл аав ээжийг бараадах гэсэн юм. Энэ хоёр хөгшин дээрээс нь чамд бүр хуурагч нөхөр байхгүй зүтэйгээд эгч дүү хоёр хоорондоо бүр зодлоод уннаа. Дээд манай цэцгээ бүр аргагүй ирэх нь гараад яваад өгдөг. Тустай амьдрах гээд хамаг ма бэлдээс уучсан чинь ээж нь орж ирээд 2000 yen өгөөд амьдралаа шинээр эхлүүлээрэ минь охин гэдэг. Цэцгээч юусаа авалгүйгээр гараа яваад өгнө. Цэцэг чи харин тавчтаа гараад ирсэн бай тээ. Буцаж ороод гутлаамсууд гараад ирдэг. Тэгээд нэг өрөө байр түрээслэх гэсэн чинь мөнгө нь хүртгүй. Хүний л ээж болсон хойно ахгүй гэдсэн мөнгөнд хойноос шилжүүлсэн байдаг. Тэгээд манай хүн жинхэнэ шинээр амьдралаа эхэлж байгаа юм да. Тэгээд нэг зөвхөн ажил олж хийх гэж ярьслаа өгнө. Даргана гэж бас амар бүтэхгүй гараа баг цалин хэлэнгүүтлээ бас бэлгийн дарамт үзүүлчих гээд байгаамаа. Тэгээд цэцгээ ажиллаа хийгээд эхэлнэ. Нэг өдөр овоо хөрх ажиллаа хийж байсан чинь нэг үйлчлүүлэгч гараад машинаас нэг юм аваад ирээч гэж хэлнэ. Очоод машинаас нь авах гэсэн чинь нэг залуу урд нь бийцсад болтгүй. Одооноос энэ залууг болдог гэж нэрлэлжээ. Манай хүнч бас жоохон сандруу юм болохоор машины хамаг юмнуудыг насаачдаг. Хөрхи манай ирчүүд чинь бийцсах үедээ яаж зогсоож чадахгүй штэ. Тэгэд нөгөө болдоо яагаад сигналдаад гэрлээрээ төхөд байгаа юм бэ? Би машин руу чинь бийцсаагүй штэ гэсэн чинь манай цэцгээ энэ машиныг би сайн мэдэхгүй байна уучлаарай гэдэг. Тэгэд нөгөө болдоо суугаад унтраа гэсэн чинь өөрөө бас мэддэггүй. Тэгээд явхдаа боксинг бэлэг орхи авчдаг. Бас л хөвгчлөлтөө очлаа шүү. Тэгэд нөгөө орхисон бэлгийг нь авчиж өгөх гээд клуб дээр нь цэцгээ яваад очдог. Нөгөөд чинь дасгалжуулагч болж таарнаа. Цэцгээс чи бокс сонирхдаггүй гэж асуусан чинь манай хүн үгүй л гэдэг. Манайхад урамшуул зарласан байгаа. Та хямдалтай өнөр бүртгүүлж болно шүү гэд чатаа солилцдог. Тэгээд цэцгээ болдогийн чат руу ороод юм ухаж байгаад санаандгүй найзын санал явуулцдаг. Энэ ста тэрний мэдрэмжээ те. Нэг өдөр болдогийн багш нь клубын борлуулалт маш буу байна. Болдоо ерөөсө хүнтэй ярихгүй, нэг ч хүн авчрахгүй байна гэж загнадаг. Манай болдоо хэсэг бодсноо цэцгээ рүү бичээд чи маргааш завтаа юу? Завтаа бол хоёлаа цэцэрлэг түрээлэнгээр зугаалах уу гэж асуусан чинь манай цэцгээ окей л гэдэг. Тэр өдөр болдогийн клубынхаа ягаан өнгийн хуцаа чигдэж байсан бөгөөд өмсөхгүй байж болохгүй мó гэсэн чинь багш нь хүн олж ирэхгүй тэгсэн ирнэ хувцас голно гэд бас л загнана. Дээд нөгөө хоёр чин уулзаад паркаар алхнаа. Хоёулаа ичимхэн юм болохоор ерөөсөө хоорондоо юм ярихгүй. Болдоо бүр ягаан хувцас өмснөөсөө бүр ичээд. Хажууханд нь болдогийн клубынхан нөгөө нээлттэй өдөрлөн зарлчихсан байж таарна. Болдоо цэцгээ клубдээ эсвэлэх гэж бодсон боловч ерөөсөө ашиглаад байгаа юм шиг санагдсан учраас болчдөг. Тэгэд нөгөө хоёр ярьж сууж байсан чинь цэцгээ та очиж ажиллаа хийхгүй юм уу гэж болдоод хэлтэл. Би энэ дууланд бокс ч болох гэж хэлсэн. Даанч намайг гишүүнслэл заруулах гээл би үнэхээр дургүй. Хүм мөрөдлөхөд тул амьдрах хэрэгтэй бидтэй гэж цэцгээд хэлтэл цэцгийн зүрхэнд хүсэл мөрөдөл гэдэг бяцхан оч засаж болдоод бүр дурлаад авдаг. Тэгээ зөксөхгүй манай болдоо бас халамжтай залуу. Цэцгээ бодож байснаа бокс надад таалагдаж байна гэж хэлснээр тэр хоёрын хайр дурлал эхэлдэг. Тэгэд маргааш нь тэр хоёр боксинг бэлгэлдээ орноо. Манай болдоо нэрэл тасгалжуулагч байгаа шүү. Цэцгийг бүр хайр найргүй үзэж байна.
Бусад дасгалжуулагч нь сэтэ хаяастай зааж байсан ч наан манай хоёр бүр ностолвсондоо холилдон барин байж бэлтгэлээ хийж байдаг. Дээрээс нь ресепшн охин манай болдоо сайн байгаад байгаамаа. Захаа бичээд боксинг билет дотор нууцаар хийсэн чинь тэрийг нь мэдлгүй цэцгээ гараа хамгаалгээд болдоо өгчдөг. Цэцгээ 0 руу ороод уншдал айгүй халамжтай бичсэн байсан учраас нөгөөдөг ч хөөхөн тогтлоод зүгээр тогтолцохгүй бас тэнд байсан толийг хаглаад авчдаг. Жохон азгууч гэх юм уу, хөөхөн ч гэх юм уу те. Тэр үед можин тэмцээнд орох хэрхэн төлөв тэмцээн болж манай болдоо тэр тэмцээнд ордог. Харамсалтай нь болдоо хитгэн оноогоор ялагдчихдаг. Юу гэж ярих юм бэ? Ялагдчихдаг. За нэг юмрхүү. Болдоо сэтгэлээр унаастай. Уухийнхаа өмнө надтай өрсөлдсөн залуу бол миний сайн найз. Тэр би бас ялаасаа гэж хүсэж байна гэж байснаа. Хэдэн хоног татсны дараа болдоо дахиад 2 раунд л байсан бол би хангалттай ялах байсан юм. Фокс зүгээр л бизнес болчихсон гэдэл үглэнэ. Болдоо 0 руу ортол захирлна. Энэ хүнээ 0-аас авч гараач. Шээсний үнэр дарагчаа гаргаж ирээд бөмбөг тоглоно гэдэг байна гэж авдээ. Хүн заримдаа ууцхаар бас байж боломгүй юмуд хийдэг шүү те. Тэр шин болдоо цэцгийн гэрт тончсон. Манай хоёрын харилцаа зузаарчсан байдаг. Болдоо боксинг клуб орхиж өөр ажил хийнэ л гэж аав. Хүсэл мөрөөдлөө орхиж байгааг цэцгээ зүгээр хараа сууж чадсангүй. Цэцгээ ринг дээр болдоотой толдож байсан найзтай нь очиж уулзаад чи тэмцээнд орох дургүй байгаа гэж сонссон. Тэр ихээ болдоод шилжүүлж өгөөч. Би чам 5,000 яана уу гэж хэлдэг. Хөөхий цэцгээ цалингийн зээл авч байгаа юм л та. Нөгөө залгууч гэсэндээ баярлаад ирэхэд түн шилжүүлж өгдөг. Цэцгээ энэ тухайн ууслахыг гуйж болдоо цэцгээ рүү залган бөөн баяр болоо тэмцээнд орох гэж байгаагаа хэлдэг. Бас үнэхээр сайхан сэтгэлтэй байгаа шүү. Тэгээд болдоо тэмцээний бэлтгэлд орж цэцгээ болдоогийн хийх байсан ажлыг өмнөөс нь хийж түүнд хоол бэлдэж өгч бас дээрэс нь тэмцээний бэлтгэлийн үед нь хажууд нь хамт байж үнэхээр хүргэн халамжлаа яваад байдаг. Хөөхий цэцгээ хоол иж сайн чаддаг болохоор гаднаас л бэлэн хоол аваад түүнд хийгээл хүчтэй юм байл л дээ. Тэгсэн чинь нэ ч одоо сэтгэлжтэй те. Болдоочсондоо өөрийнхөө бэлтгэс маш сайн байж хүсэн жиндээ очиж тэр хоёр бас хөөхөн баярлаад авнаа. Нэг өдөр цэцгээ хоол зөөж өстөл болдоо мөнгө барьцсан зөксөж байна. Эсрэг тамирчны аав нь тэмцээнд ялагдаад өгчихвөл их хэмжээний мөнгө өгнө л гэсэн байна. Болдоо дотроо тэртээ тэргүй угаасаа шүүхийг хахуулдаад ялд байгуулахаас хойш мөнгийг нь авчих гэж шийдсэн тэр. Тэгж байгаа шүү дээ. Гэтэл болдоо чи зөөгч чигээд энэ их мөнгийг олж чадахгүй штэ. Би амьдралдаа ийм их мөнгийг анх удаа л байж үзэж байна. Одоо бүх зүйл угаасаа л мөнгө болчихсон гэд хоорондоо маргалтна. Тэгээд болдоо уурлаад цэцгээ хөөгөө явуулдаг. Хөөхий болдоогийн хувьд бол энэ мөнгөөр амьдралаа босгочихъя гэж бодож байтал цэцгийн хувьд бол мөрөөдлөхөө төлөө хичээх хэрэгтэйгээд тэр хоёр ойлголцож чадахгүй байсан учраас салдаг. Тэмцээн хэлж өрсөлдөгч залуу бүгдийг хэлсэн. Миний дагцны хойл битээ зөхөөрэй гэж хэлдэг. Манай залуу сүүлийн раунд би хожигдсон. Тийм учраас эхний 3 раундууд би чамд үзүүлээд өгнө л гин. Тэгээд тэмцээн хэлж манай залуу ганцхан зохилтоор нокаутанд орчихдог. Нөгөө мөнгө өгдөг аав нь энд мөнгө өгсөн үгүйг угаасаа ялах байж дэмий өгч гэж хэлж авдээ. Бас солиод байгаа шүү. Ганцхан зохиолод унна гэдэг яаж мэдхүү дээ. Болдоо цэцгээ хоёр тустай амьдарч цэцгээ нэвтрүүлэгт оруулах гэж байсан дүүтэйгээ уулзаад нэвтрүүлэг нь амжилтгүй болсон учраас ажлаасаа халагдах гэж байгаагаа хэлдэг. Цэцгээч дүүгөө өрөвдөн тэр нэвтрүүлэгт нь дахиж орохоор болдог. Тэгсэн чинь тэр нэвтрүүлгийн хоёр шүүгч нь янз бүрийн асуулт асуунгуудлаа сүүлдээ бүр анх хийж байсан бичлэг дээр нь хүртэл үгийн өөрчлөнгүүтлээ ээж рүүгээ хараал хэлсэн болгоод өөрчилчихсэн байдаг. Би ингэж яриаггүй штэ гэдээ хахад л нөгөө хүмүүсүүд нь өөрлөн чичлэж дайрсаар. Цэцгийн сэтгэл санаа тэр үед маш тавгүй болоод газар дээрээ унаад өгдөг. Цэцгээд энэ явдал мөнхээр хүн тусаж цэцгээд ямар ч амьдрах хүсэлгүй болж маш их цөхөрж үйлдэг. Яг амьдралаа шинээр эхлүүлэх гээд яг болж бүтгэжсэн чинь гай газар доороос гэж үнэхээр энэ хүн дарамт энэ бүх шахалтууд энэ бүх зовлон дээрээс нэмээд ирчихээр ямар хүн тэсвэтэй нэрээ. Тэгээд цэцгээ удахгүй болох боксинг тэмцээнд бүртгүүлдэг. Бүртгэл авч байсан тасгалжуулагч чи жингээ хасна. Дээрээс нь маш их хэмжээний бэлтгэл орно. Бас эрсдэлтэй гэж анхааруулсан боловч манай хүн би чадна гэд бүртгүүлдэг. Энэ явдлаас хойш цэцгээгийн амьдрал оронгороо өөрчлөгдсөн. Тэгээд цэцгээ өөрийгөө өөрчилж цастай, бороотой, ямар ч цаг агаартай байсан босоод бэлтгэлээ хийгээд бүр үнэхээр хичээж байгаа юм чинь. Олон удаа тэмцээний шаардлага тэмцэхгүй байсан ч манай цэцгээ үнэхээр бууж өгөлгүйгээр хичээсээр байгаад цэцгсгөл нь тэмцээнд орох шаардлага хангадаг. Энэ хэсгийг үзээд би бүр үнэхээр огшсон, бүр босоод бэлтгэл хийсэн гээл бод. Нэг өдөр аав нь бүр түүнтэй уулзах гэж очтол аав нь бүр шок. Цэцгээ бүр нүдэн дээр нь 50 кг хассан байвал яах вэ? Тэгээд цэцгээ аавда боксер хичээлж байгаа. Тэгээд утгагүй тэмцээнд орох тухайгаа аавда хэлдэг. Аав нь түүнийг залуу хүн шинэ юм эхлүүлгээд хамгийн зөв байдаг гэж урам зориг өгнө. Аав нь цэцгээд ээж аав хоёр нь хөгшрөөд нуруу өвдөд үнэхээр хүнд байдалд байна. Бас дүүчин дэлгүүр ажиллаж байгаа. Биднэрт чиний тусламж хэрэгтэй байна гэж охиноосоо аав нь гуйдаг. Тэгээд цэцгээ аавтайгаа ярилцаж байсан ааваасаа аваа танд 2 алин байсан. Нэг нь том, нэг нь жижиг. Хамгийн сайн найз та ямар алим нөх байсан бэ гэсэн чинь аав нь. Би хамгийн томыг нөх байсан гэдэг.
Харин чи яах байсан бэ гэж цэцгээс судал цэцгээ. Би хоёулын нөх байсан гэдэг. Бас сайхан сэтгэлтэй байгаа шүү. Тэгээд цэцгээ аав ээж хоёртой туслахаар болдог. Цэцгээж таслахгүй бэлтгэлтэй орж цэцгийг дасгалжуулагч тэмцээнд оруулах гээд цэцгийг бүртгүүлчихсэн байдаг. Манай хүн бүр дотроо бөөн баяр. Нэг өдөр цэцгээ дэлгүр дотор ажиллаж байсан чинь болдоо санамсаргүй байдлаар таарад бүр гайхаж байснаа гинт цугтааж яваад өгдөг. Цэцгээ хажууд нь Юсейн Болт юм уу хаашаа өлгөө хажууд нь гүйж байдаг. Тэгэд манай хоёр маань уулзаад ярилцаад болдоо барилга дээр ажиллаж байгаагаа бас Фокси орхисон талаар цэцгээд хэлдэг. Тэгээд цэцгээс чи яагаад Фоксийг сонгох болсон бэ гэж асуутал цэцгээ амьдралдаа ганц ч удаа болтгоо ялахыг хүсэж байна гэж болдоод хариулдаг. Тэгээд цэцгээ удахгүй болох тэмцээнд би орох гэж байгаа. Чи ирж болно шүү гэж болдоод хэлтэл болдоо би очихгүй. Мөрөөдөл надад хэрэггүй л гэдэг. Болдоо цэцгээ хоёр ярилцаж байтал болдоогийн ажлынхан буцаад ажилдаа орохыг шаард. Тэр хоёр салсны дараа цэцгээ ганцхан удаа ялахын төлөө босоод л бэлтгэл рүүгээр шууд ороолгүйгээд явдаг. Яа одоогийн цэцгийг харах юм бол үнэхээр хичээж байгаа шүү бүр. Цэцгээ улам өөрийгөө дайжиж нөгөө киноны ихэнд гардаг хуучин X ба сайн найз хоёр нь гүйцэх үед хажуугаар нь зөрөөд өнгөрдөг. X нь их л таньдаг хүн байна да гэж хэлтэл нөгөө найз нь халуухан охид болгон чиний танил юм уу гэж хэлдэг. Хүн бас тэгтлээ өөрчлөгдөж байгаа шүү. Тэгээд хүсэн хүлээж байсан тэмцээн маань эхэлдэг. Манай хүнч алхамаар урагшилсаар амьдралдаа нэг л удаа ялна гэсэн итгэлээр урагшаа алхдаг. Толны тусгалд өөрийнхөө хуучин амьдралаа харж урагшаа тэмүүлсээр. Цэцгийн хамгийн анхны тулааны өрсөлдөгч нь болохоор 10 удаагийн түрүүтэй ялагдаж үзээгүй 8 удаа өрсөлдөгч нь аккаунтанд оруулж ирсэн. Тийм амар тулаанч байдیں۔ Тэгэд клубын дарга нь чи бол орны тоглогч хөлсөн үедээ альчуураа шидэд бууж өгөөрэй гэж хэлнэ. Манай хүнч юу гэж бууж өгөхтэй үгүй л гэв. Тэмцээний үеэр цэцгээ гой хөдөлгөөн хийгээд нэлээд урагштай байдаг шүү. Тэгсэж чи харин ялагдаж үзээгүй аварга нь болохоор нэг цохилтоор цэцэг унгачтэй. Тэгээд тулаа нэрлийн ширүүснэ. Манай хүний ёстой сайн зодож байгаа юм чинь цэцгээж ядраад хөдөлгөөн удаашраад эхний үе хүртэл ямар тааш тисдэг. Тэгээд цэцгийн амнаас бүр цус гарч байгаа юм чинь. Тэгсэн клубын захирал нь сонирхогч болон мэрэгжлийн тулаанч хоёрын хооронд том ялгаа бий. Альчуураа шидэд буугаад өгчгөө. Энд зогсож байгаа ч л өөрөө амжилт шүү дээ гэж цэцгээд хэлдэг. Манай цэцгээ бол заавал ялнаа л гэж босоод байд. Ялч хөвчний зураг гараад Майк Тайсон, Джек Паул хоёр шиг л амар тулаан болно. Энэ хүртэл тэсэнд нь тасгалжуулагчийн гайхшрыг төрүүлж, суудал дээр түүний ээж, аав, дүүнэр нь үзэж, ингэж хичээж байгааг нь хараад нүднээс нь нөлмөс сурсан. Тасгалжуулагч нь одоо хангалттай альчуураа шидэд бууж өгөө гэсэн манай хүн үгүй яасан ч үгүй би чадна. Дахиад ганцхан удаа гэд хэлээд босоод ирдэг. Тасгалжуулагч нь за хэрвээ чи үнэхээр ялмаар байгаа бол чиний 100 гарын цохол хамгийн хүчтэй. Наад боломжоо ашигла. Боломж гарвал 100 гараараа цохороо гэж хэлдэг. Цэцгээ боломжийг хүлээж байгаад гинт боломж гараад ирэнгүүт л яг хэлснийхэн дагуу 100 нэрээ маш хүчтэй цогтөг. За эцэст нь энэ аврагыг ялчлаа даа гэж бүгд дотроо баярлаа. Манай үнж бас бодууштай тэгэл байж чинь гинт босоод ирдээ. Тэмцээ улам ширүүсэж цэцгээ энэ бүх хүн цохилтын дараа өнгөрсөнд болсон бүх үйл явдлаа харж эхэлдэг. Тэр үед хүртэл амиа хорлоход өсөрч байсан ч дурсдаг. Тэгээд бүх эцсийн хүчээ шавхаа дахиад босоод ирсэн шин харамсалтай цаг дууссан байдаг. Тэгээд сүүлд нь эсрэг багийн хүний ясныг зарлаж манай хүн босоод баяр хүргэж тэрвэрдэг. Хэдий ялсан ч ялагдсан ч би бинийгаа босоод тэрвэрж байгаа энэ хэсэг үнэхээр би бинийгаа хүндэлж байгаа нь илэрхий. Тэгсэн харин цаана болдоо сууж идэ. Тэнд байсан бүх хүн цэцгээ дээр анхаалаа төвлөрүүлдэг. Аргагүй дээ ямар их хичээлээ дээ. Тэгээд рингээс бууж байхад бүгд алгаа ташиж ялалт гэдэг шагнал биш өөрийгөө ялах нь жинхэнэ ялалт гэдгийг харуулж байгаа хэсэг гардаг. Дүүн хөрхий гимшээдэл сууж байгаа юм шиг л харагдав. Тулаан дуусаж тасгалжуулагч нь эрт бууж өгсөн бол ингэтлээ бэртэхгүй байсан. Гэхдээ миний хувьд үзэж байсан хамгийн шилдэг тулаан энэ тулаан байлаа гэж хэлээд гааж явдаг. Гадаа гартал цэцгийг болдоо хүлээж байдаг бөгөөд болдоо цэцгээд би чатан дээр уулсан пост чинь би уншсан. Чи энэ тулаанд хамгийн хичээсэн. Би чамаар барахч байна гэж урам зориг өгдөг. Өргөжлүүлэн болдоо өрсөлдөгч чинь маш олон удаагийн авраг байсан учраас ялахад хамгийн бэрхэн тулаан байсан. Хэдий энэ дээр ялаагүй ч дараа нь ялах боломж гарч ирнэ гэж хэлдэг. Энэ үеийг сонссны дараа цэцгээ би энэ тулаанд аль хэзээ ялсан гэдэг. Болдоогоо салахтаа зүгээр явахгүй Фоксийнхоо бэлтгэлийг хийгээд цааш нь гүгээд яваад өгдөг. Хамгийн төгсгөл би чатан дээр оруулсан постыг харуулж өгдөг бөгөөд тэр постн дээр би Фоксын тэмцээнд толдлаа. Өөрийн гэсэн ялдаа авч чадсан гэж бодож байна гэж бичснээр кино маань өндөрлөдөг. За тэгээд энэ хүү кино маань надад бол үнэхээр таалагдсан. Тэгээд таньдсандаа тодорхой хэмжээнд
урам зориг өгсөн болов уу гэж итгэж байна. Тэгээ та ирэмжлэх хэрэгтэй гоё контент үзэхсвэл та subscribe дараад өгөөрэй. Бас лайк дараад дэмжээрэй. За тэгээд хамтаа дараа шимжлэгээрээ уулзцаая.